тэгээд нөгөө сайн манга болгон сайн аниметэй байхгүй те. Сайн анимегийн манга болгон бас сайн биш. Тэгээд энэ дээр ер нь бол яг одоо манга дээр чинь юу чухлын. За нөгөө Demon Slayer-ийн од болцыг харах юм бол анимед ер нь бол аниматор студиод эдит нэмэр чухал юм шиг байна. Манга дээр болохоор яг сайн манга орохын тулд юу илүү чухал вэ? За манган дээр болохоор ямар ч байсан ер нь мангаг бол хоёр төрлөөр мангакануудыг хоёр төрлөөр манга гаргаж байгаа. Гурван төрлөөр гаргаж байгаа. Нэгд болохоор юун дээр саяс нөгөө weekly сэтгүүлүүд байгаа. Манганы Jump ч юм уу, The Magazine ч юм уу, Nice Champion ч юм уу. Зөндөө олон сэтгүүл. Тэрэн дотор дахиад нөгөө Young Jump Plus гэж зөндөө салж байгаа. Веб юмнууд ч байгаа тийм. Тэрэн дээр гарахад нэгдүгээр дээр яаж одоо хүмүүсээ тайчиж авч байна. Тэгээд тэр сэтгүүл дээр гарч байгаа манганууд байгаа штэ. Тэр дундаас яаж ялгарах вэ? Тэгжээж тэр чин дараагийн 7 хоногт гарна. Та Bakuman гэдэг манга уншсан бол одоо энд бол байгаа. Bakuman гэдэг мангаг нь уншаагүй анимыг үзсэн ч гэж магадгүй. Тийм бол тэр нөгөө паблишер дотор байгаа тэр мангакануудын хоорондын өрсөлдөөн ямар амар байдгийг харуулдаг байна. Топ 10-д явж байгаа л одоо 2-3-д явж байгаа л гинт ингээл 10 доош унаал ирдэг. 20-оос доош орчих юм бол тэр нэг сэтгүүл дээр 20 манга ч юм зарим сэтгүүл ингээд заасан байдаг байхгүй. За 22-оос илүү гарах юм шүү. 20-оос илүү гарах юм шүү. Ранк нь хамгийн доошогоо ороод 2 3 7 хоног явчих юм бол шууд тусаачдаг. За одоо дараагийн анги дуусах шүү. Тэгээ зарим манганууд бол тэгээд амар сонин дуусчдаг байхгүй. Одоо аним дээр ч гэсэн тийм юмуд бас байж таарсан байж магадгүй. Ингээд аним нь байж ийснаа гинт ингээм амар сонин дуусчдаг. Өсвөл мангаар уушиг манга байхгүй. Тэгээд нөгөө нэг амар алдартай явж ийснаа доошогоо ингээд ранк нь унсаараа дуусчихсан. Тийм. За ингээд сэтгүүлээр ингээд гарч ирж болж байна. Тэнд болохоор одоо тэр хүмүүсийг catch хийх нээр чухал тий. Эхнээсээ хүмүүсийг аваад ранка өндөр байлгах чухал. Хоёрт болонгууд шууд танкобон гэдэг шууд номоор гаргачихсан. Ямар сэтгүүл рүү биш. Ихэвчлэн алдартай мангаканууд гарна. Мэдээж хүн болвол яг байн ингээл амар гоё зохиолтой юм хийж чадахгүй шүү дээ. Чиний зурганд нь хүмүүс тасцсан ч байсан гэсэн манга зохиол маш чухал. Бас ингээл ихний ботгийг аваад уншаад өргөжлүүлж унших үгүй шийдчих. Тийм болохоор тэр яаж тэр хүмүүсийг ер нь эхнээсээ эхлээд яаж татчих чадахгүй. Төгсгөл рүүгээ ер нь энэ зохиолыг яаж аваач дуусгах байгаа. Тэр хүмүүс тэр төсөөллийн аюух үлдэх хэрэгтэй. Тэгээд тэр хүмүүсээ төсөөлтөөс урах хэрэгтэй. Өө эн чи ийм болцсон юм уу? Яг төсөөсөөс нь яваад мэдээж бас унших дургуй шүү дээ. Төсөөлтөөс нь урвал гинт ингээл өөр юм болонгот өө эн чи ийм болцсон шүү дээ. Одоо төлөвшөө сонирхолтой болох юм байна гэж тийм. За тэгээд хоёр дахь нь бол шууд номоо гаргах. Номын сэтгүүлээр явж. За гурав дахь нь болохоор эхлээд аниме болцсон. Эсвэл light novel байгаа. Ямар нэгэн оригинал сторигоос аваад манга. Төрүүлээд аль хэзээний од болцсон байна гэсэн. Тийм байвал тийм байвал манга бас тодорхой хэмжээнд явна. Гэхдээ мэдээж нөгөө тийм бах юм бол эсэргээрээ зохиол нь мэдээж ойлгомжтой тий. Тэр зохиолоор л явна. Тэгэхээр зохиол нь сайн байгаа. Эсэргээрээ тэр хүний тэр зохиолыг зурган дээр хэрхэн яаж гаргаж ирж байгааг нь маш чухал. Яг тэр зургаараа жишээ нь яг тэр зохиолынхоо дагуу байна уу? Эсвэл зарим нэг юм өөрчлөгдсөн юм уу? Тэр дундаа хүмүүсийг татчих чадчих юм чадахгүй. Тэрүүгээр л сайн гэж хараад байна уу? Таасаа нэгсэн шүү дээ. Ялангуяа түүхтэл дээр хүмүүстэй үлдээдэг байх хэрэгтэй гэдэг төсөөлөл. Би тэн дээр One Piece мангака одоо сесийг бүр амар юм болоо гэж боддгийг. Яа тэгвэл одоо нэг хэсэг One Piece-ийн теори гэдэг юм галзуурсан шүү дээ. YouTube channel-ыг шинээр нэгдээ. Тэр YouTube channel зөвхөн л One Piece-ийн тийм теори таамаглалыг ярьдаг. Тэсэн чинь нэг Япон YouTuber байгаа нэг Punk юуны масктай нүрээ харуулдаг. Зөв wordplay одоо ингээд хүн канжины дуудлага зүгээр Япон өөрсдийнх нь дуудлагатай хоёр байгаа шүү дээ. Тэр хоёроор нөгөө тоонууд ч өөрөөр дууддаг гутаа нэг үг болчихдаг. Тэгвэл ингээд One Piece-ийн chapter-ийн тоонууд нь одоо 137 байлаа гэхэд тэр нэгээр дуудах юм бол тухайн юутэйгээ холбоотой нэг нууц мессеж гэдэг бичсэн ч үгүй юм уу тийм нэг өгүүдээр тоглодог. Ядж ах тийчээрээ одоо бүр яг үнэхээр ингээд тэрийг сонсоод харангуйтай ингээд хувцсных нь юу муун дээр ч юм уу те нэг тоомоогоор ирээдүйн бонтийн шагнал ч юм уу тийм хүмүүсийг аюу үлдээсэн байдаг. Тэгээд энэ дэр хүмүүс нэг юм хоёр юм яриад өгдөө. Нэг нь болохоор за одоо сесээ бол үнэхээр мундаг. Анхнаасаа л бүгдийг ингээд төлөвлөсөн плот хийсэн, catch хийсэн байгаа. Аль эсвэл хүмүүс өөрсдөө хитэ ургуулсан бодоод манай хүн тэрдний мэдрийг сайн ажиллаж байгаа. Эсвэл өмнөх түүхээ тэдний ярианаас
харж байгаа. Одоо би энд ийм юм ингээ оруулчих юм бол энтэй холбогдсон юм шиг болох юм байна гэд тэндээсээ continue хийж бичдэг ч гэдэг юм уу те. Та болохоор энд юм ер нь та энэ One Piece теори юу сонирхож ирсэн үү? Яг сонсчлээсэн. Тэгээд Эстер одоо сэнсээ чи өөрөө фэн клуб 8 шүү. Тэгээд фэнүүдтэй амар холбоотой байдаг. Одоо жишээ нь мангагийн энд байхгүй л та. Мангагийн харах юм бол нэг бот болгон дээр нь хүмүүсээс ирсэн захианд хариултууд нь явж байгаа байхгүй. Одоо нэг ботон дээр одоо 3 хэсэг дээр ч юм уу тий. Space гэж байна. Тэрэн дээр хүмүүс ирсэн захиан дээр нь хариулсан хариултууд нь явж байгаа. Тэгээд фэн клуб нь бол бас нэлээд том фэн бейс байгаа. Тэндээс энэ чинь ийм болох юм шүү. Тэр дотроос нэг теори юм ярьж байгаа шүү дээ. Тэгэнгүүт мань хүн жоохон тэр хүмүүсийн яриад жоохон автдаг юм шиг. Тэгээд мань одоо хүн болоод бас ингээд 20 жилийн өмнөх юмыг санана гэж хэлсэн шүү дээ. Тэрийг сануулж өгöd байгаа байхгүй. Тий, одоо энд ийм байсан чинь ийм байгаа шүү гэдэг юмын дараа ачаал авчиж байгаа байхгүй. Тэнгүү тэр юм теори нь үнэн байсан байх гэж юм тий. Тэгэхээр одоо бол тэгж ажиглагддаг. Гэхдээ үнэн хотлог юм байна. Гэтэ таны хэлдэг бас тэгж ялч бодог гэвэл яаж ингээд тийм за түүгээ ингээд арга бүгдийг бичсэн бол яах вэ те тэн дээр ингээд тоглолт хийгээд засаад штэ тэгсэн чинь ч одоо 25 30 жилийн турш 7 хоног болоо нэг chapter 100 гэж байсан. Эргээс хагаш тэр бүгдийг ингэж холбоно гэдэг чинь гэтээ main story бас уусаал нэг амар те уусаа буцсныг юм дээр ирээд анханасаа ийм байсан ч гэдэм үү те заримдаа бол одоо ялч нэг тийм залхуурсан ч юм уу тийм амар өөдөртэй замлал манлал филер маягийн явуулчихсан. Одоо бол тэгэл одоо тэ сая ярьсан сэтгүүлүүдээс бол jumping out явж байгаа ганц сэтгүүл нь ганц мангал баг One-Piece үлдсэн шүү дээ. Чон jump гэдэг бол агш зөндөө мангал явж байгаа л та нэр ихлээл тэгэл жоох юм бол гараад тий. Тэгэл Hunter-с хамтар бол хатуу одоо хүлээж байгаа хүмүүс зөндөө байдаг ч юм тий. Саяхан нэг чапгацгаар нь 38 энд байгаа хаа. Төлөвсөн 39 одоо ер нь бараг нэг жилийн дараа гарах байх. Equal байгаа юм лээ. Би бас таны нөгөө ингээд аниме ингээд ч юм уу манга ингээд явахгүй байжаа драк унаад хүн үзчихгүй болоод иргүүдтэй хүчээр хаачдаг гэсэн шүү дээ. Тэнгүүд нөгөө шууд мим бас бодлоо л ингээд сизонгуудын 50 гутаа ингээд морины толгой гоё байж байгаа хүзүү жоохон сонир болоод хамгийн төгсөлд нэг гараараа зурсан нэг гачин зүгэл үлдсэн байдаг шүү дээ. Тэгээд тэрийг хамгийн сайн юун дээр анзаарч ирсэн бэ гэхээр болон 7 Deadly Sins айгуу дэжгүй байсан. Тэгээд season 2-оос илүү 3-аас илүү нэг тийм бэйлдээ нэг гачин зураад хэлдэг баажтаа тэгээд хандсан ч гэдэг яриад яваа те. Тиймэрхүү юмуд ер нь мангад яагаад тохиолдсон? Анимед яагаад тохиолддгийг 7 Deadly Sins өөр тохиолдлыг та юу мэдэж байна юу болсон юм? Тэр студидтэй л холбоотой шүү. Би бас яг тэрийг бас сайн мэдэхгүй байна. Манганы хувьд бол 7 Deadly Sins бол яг зохиолынхаа дагуу яваад зохиол чинь мангак нь өөрөө дуусгасан. Яг одоо чинь тэгээд үргэлжлээд явж байгаа шүү дээ. Нөгөө хүүхдүүд бас хайшаа хойч үе Мөхширокно Йонгши гэж явж байгаа. Тий, тэр бас үргэлжлээд одоо магазины сэтгүүл байхгүй юм чинь нөгөө jump явах биш гэсэн. Магазин дээр ингэж үргэлжлээд одоо хүртэл одоо шоуны магазин гарч л байгаа. 7 хоног бол гарч байгаа. Тэгэхээр мангака нь бол сайн байна. Ямар ч байсан ранк нэг амар унчихгүй ингэж үргэлжлээд явбал. Тэнгүүд аниметэй холбоотой бол ялчуд тэгэл студийн л ажил болж байгаа байхгүй. Студ үнэхээр баажтаа буулгасан уу, хин нэг нь ажилласаа гарсан уу, директор нь солигдсон уу би бол яг сайн мэдэхгүй байна. Ямар нэгэн шалтгаан байгаа баг. За мангагаас аниме болох процесс юу нь яаж явагдгийг студ гарч ирээл маяг аль бүр ингээд мөнгө төлөөд бүтэн худалдаад авчдаг юм эсвэл хувь тохирдог юм уу те. Ягаад ингэж асууж байгаа гэхээр чинь ингээд хувь тохирдог байлаа таны хэлж байгаа ингээд мангако нагой амжилттай яваад мангага гаргаад байдаг. Тэгсэн чинь тэнд аниме ингээд фейлдэл би өөрөө мангахнаас бол уурлаа. Ягаад ингэж юу болоод байгаа юм. Би одоо наадаа зогсоо. Надаа ингээд ийм мөнгө төл наачин наадаас болоод миний мангар ингээд хүнд төлөөлөд байж гэх юм уу те. Тийм тохиолдлууд бол нэлээ байгаа. Зүгээр мөнгө олдог гэдэг баштай анимнес мэдээж мөнгө авах премиум аавна. Чинь эзэн зохиолноос копирайт ашиглаж байгаа шүү дээ. Тэр магадгүй хувь бол тохирч байгаа. Би яг аниме болоод хэдэн хувь авдаг мод гэдэг юм бол сайн мэдгүй байна. Сая ярьсан юмар зүгээр манганаас өөрөөс нь жишээ авч яг бодит одоо байгаа юм л. Сая нэг Бакуман биш үү те. Бакуман дээр жишээ нь аниме болоо гаргангууд заавал өөрөө шалгадаг. Өөрөө яг нэг ангийн ингээ явц дунд нь шалгаад очоод энэ чинь яг ингэхгээгүй шүү. Энэ хүний чинь санаа нь бол ийм. Тэгээд чинь бол одоо ингээд хүмүүс ч үжилэхгүй шүү дээ. Тэгээд ингээд нөгөө
дүр мөрийн ингээ хөдөлгөөн яг энэ үед ингэж бодож исэн учраас ийм байдлаар юм байна. Тэр юм дээр бүгдэн дээр нь одоо манга гарч ирж байгаа. Үндсэн сторийг мэдж байгаа ганц хүн шүү дээ. Тэр чинь манганы хөдөлгөөнүүдийн бүгднийг толгойд нь орцсон ба өөрийнхөө мангааг дахин уншсан бүгдийг мэдж байгаа. Тэнгүүд юмнуудыг бүгдийг хэлж өгöd байдаг хүмүүс байгаа. Альсгүй зүгээр шууд хайчдаг хүмүүс байна. Одоо жишээ нь мувийн дээрээс харж байна. Одоогийн нэг ярьцдаг байл. Одоо ичрэг бабис. Мувийн дээр бол би юу хэлдэг вэ? Хоёр төрлөөр би ханддаг гэж байгаа. Өөр ингээд шин зохиол надаар эсвэл бүгднийг бичвэл би бүгднийг өөрөө зорж байгаа зохиол. Эсвэл зохиол биш байдаг шүү дээ. Тэрийг би харж байгаа засч өөр юм. Тэгэхээр бүтэн оролцохгүйгээр зарим нэг хэсэг юмнуудын оролцох тохиолдол байна. Тийм тохиолдлуудад их бэлддэг гэж магадгүй. Ягаад тэгэхээр оригин story ороод ирчихэж байгаа байхгүй. Одоо аниме студийнхэн те эсвэл өөр ямар нэгэн директорийнхэн те оригин story ороод ирэнгүүт мангаас зөрчиж байгаа. Одоо филлер мэлрүүд ч гэсэн бодвол зөвшөөрөл авч ижил гэдэг байх үү те. Энэс чинь бүгд оригин story шүү дээ. Манга кан тэрийг бодоогүй байгаа гэсэн. Одоо юуны баунти арк хөлбөрийн гэж бүгд хэлчих те. Бид нэр одоо яг пэйж дээ. Бид нар ч юм бол тэгээд нөгөө студент л бодож байгаа зохиолыг гаргаад директор нь гаргаад тэгээд зөвшөөрлөө аваад гаргаж байгаа гэсэн үг байна. Тэгээд Бакуман дээр бол яг тэр нэг очиж харддаг юмнууд амар гардаг. Мангаг нь уншаагүй. Мангаг нь уншаар аниме үзэл аль нэг. Тэгээд ингээд манга канаар яаж ажилладаг гэхээр тийм нэгмэр юу тэгээд яаж юу манга бүтээл аниме болж байгаа юм биш үү те. За тэгвэл дахиад нэг юм асуу. Хоёулаа ингээд сая зөндөл шоуны сэтгүүл магазин дээр гардаг гэдэг л. Энэ хоёр нь яг юу юм те? Яаж нөлөөлөд байгаа? Ягаад ийм чухал? Ягаад энэ дээр халаан болоод байгаа? За үзье. Яаж тайлбарлах вэ? Японд ер нь бол яг манга гэдэг юм хүн бэстэ Тэзука Осому гэдэг хүн хамгийн анх ингээд комикос санаа аваа. Ийм хөдөлгөөнийг ингэж хийдэ. Энэ хооронд ингэж бодвол нөгөө юм гэж байгаа байхгүй Black Jack, Astro Boy ч тийм тэрийг ингээд зорж байгаа. Кинод гарч. Тэгээд тэндээс хойш гарсан одоо паблишерууд байх. Хэвлэлийн компаниуд гэсэн. Хэвлэлийн компани нь Японд анхнаасаа нэлээд том байсан хэвлэлийн компани байна. Одоо энэ Shonen Jump гэж яриад байгаа сэтгүүлийн дээдлэл Shueisha гэдэг компани. Тэгээ саяны магазин гэж яриад байгаа зүйл Kodansha гэдэг компани. Тэгээ энэ чинь дотроо саяны магазинаас гадна дахиад зөндөө олон юм 7 хоногоос гарч байгаа. Jump болохоор Shueisha-ны адилхан тий Jump нь бас дотроо зөндөө олон задраа явж байгаа. Shonen Jump, Young Jump, Mega Jump ямар ч авчлаа ингээл яваад идэг. Тэгэнгүүт дахиад нэг байдаг Shogakukan болохоор ихвчлэн одоо Big Comics гэдэг мага гардаг байна. Тэгээд Shonen Sunday гэж байна. Одоо хамгийн урдаа барьдаг юм нь бол Detective Conan байдаг байна. Хамгийн урт явсан. Тэгээд дахиад тэр дотроо Koro Comics гэдэг чинь хаанах вэ? Бас нэг тийм комикс гэдэг нэг хагсын шаглуу. Тийм компани жижиг одоо тацал нийцдэг гэсэн. Хамгийн том нь болохоор Kodansha, тэгээд Shueisha, тэгээд доор нь саяны Shogakukan ороод тэгээд Hakusensha. Эдгээр болохоор ингэ манганы сэтгүүлүүд, паблишерууд байна. Монголоор гэх юм бол хэвлдэг газрууд нь шүү дээ. Тэгэхээр одоо хаанах хэвлэж чинь Монголд тийээс юм. Одоо соёв принтинг гэдэг шийдвэртэй ямар принтинг ч гэдэг ингээд бахан хэвлэлийн компани байгаа шүү дээ. Бид нар чинь нөгөө хүмүүсээсээ номоо хэвлүүлж яг гэдэг эрэнгүүт нь номыг чи хэвлээд үгүй тодорхой хувь бид нар авъя гэдэг. Нөгөөдөл нь хэвлэж өгөөд номыг аваач, номын сан тавиад, номын сан зараад үгүй хэдэн хувийг авъя гэдэг ч юм тийм. Тэр нь миний ойлгосоор юм ба шүү дээ. Угаасаа нэг монопол болсон сэтгүүлүүдэд гаргадаг. Сэтгүүлүүд нь аль хэдийн уншигчтай болсон. Тийм болохоор тэр сэтгүүл дээр одоо ингээ амар сайн шалгуур тавиад нөгөө өөрсдөө бүр шилд сонгож гоод одоо зохиол мангаануудыг авдаг. Тэнгүүтээ тэр сэтгүүлээрээ дамжуулаад одоо зурчлаа гаргацдаг. Тэр сэтгүүл дээр гарах юм бол амжилттай байх магадлал нь төдий ч нэг өндөр. Тэгээд нэрээсээ гарахаасаа гадна яг зохиол зургийг авангуудаа яг бүтэн манга болгож тэр хэвлэлийн газар байна. Өөрсдөө хэвлэж одоо борлуулалт нь авдаг гэсэн. Зарим тохиол бас мангакан өөр газар хэвлүүлэх гэж байж болно. Тийм мэдээж одоо түүхийнхэн гол эзэн гэх юм байгаа шин санаасан. Копирайт нэр хүн дээр байна гэсэн. Нөгөө талаас сэтгүүлчтэй хоёр газар хоёр копи. Тэгээ ер нь бол нэг гарч марж ирээгүй дөнгөж ирж байгаа л мангак бол тэр сэтгүүлүүд бол амар тийм даам харцсан. Ямар ч чи юу юм яаж ягаад ч борлуулалтаараа бодоход идэг чинь хайрцангуй өндөр шүү дээ. Бус газрууд чинь за одоо тэгэл Монгол харин тэр комикийн яг тэр сэтгүүлийн цацаа байх байхгүй. Одоо тэгтээ яг хуу сошиал хөгжүүд ирэхээр бид нэр заавал гэж цаас судалж байгаа байхгүй ч болоо.
Японочууд бол харьцангуй цааснаас салаагүй хүмүүс. Бүх юм цаасаар явдаг, ажил нь хүртэл факсаар явдаг ч юм уу мэйл биш те. Тэ. Тэгэхээр нөгөө цаасаас салаагүй хүмүүс цаасан тех дутаа хүмүүс. Сонин уншдаг хүмүүс шүү дээ. Барьж унших гэдэг шүү дээ. Тийм. Яг хөө мэдээж тодорхой хэмжээ залуучууд нь ч юм уу нөгөө Kindle Mint рүү шилжиж байгаа шүү дээ. Тэгэнгүүт цаасны юунаас салаагүй учраас тэр том мангар зузаан сэтгүүлүүд байдаг байхгүй. Тэр Champions сэтгүүл чинь амар зузаан 300 энэ зүгээр номтойгоо ажилладаг байна. Тэгмээд энэ номнууднаасаа баг 5 6 дахин том сэтгүүлтэй байхгүй. Тийм 20 хуудас 22 манга гарлаа гэхэд нэг нь 20 хуудас дунд нь реклам орно гэж бодоход 500-аас хуудас юм байна гэсэн баг. Тэгээд тэр чинь дандаа А4-ийн хэмжээгээр явна. Тэр нэг хүн тэрийг 7 хоног бол худалдаж аваад уншиж штэ. Weekly бол. Уушаа тэрийг 7 хоног болгоод бэлдээ гаргаж штэ. Тэрийг тэгээд тэр чинь 120 сая хүнтэй гэдэг. 120 сая хүний чинь за нэг 5 сая хүн бараг л аваа та. Тийм алаан бол тоолол юм. Тийм. Одоо тэгээд бүгд одоо тэр паблишерууд бүгд өөрсдөө манганы юм аппликейшн толчиж байгаа. Одоо чинь Jump Plus Manga Poke гэлөө магазины хотод юм хэрэгтэй. Ингээл тэр аппликейшнуудад subscription төлөөд тэр нэг 7 хоног хойсон. Тийм дагаад нэмэгдээл шүү дээ. Хууч ингээл яг ингээд traditional зураалт хүмүүх биш storyboard барайл явдаг гэсэн бол одоо тий зүгээр одоо хайцсангуу одоо гараараа ингэж нөгөө цаасна зурцсан. Creator account нэнгүүтэл бүр ингээд publisher студио болсонсэн тий сонирхдаг хүн бол асуулт тавьж ганцаараа байсан гэж дээ. Бүгд бүгд зурдаг тий ингээд webtoon дээр ингээд creator account нэгээл өөрөөхөө ингээд бүр 7 хоног тогтмолч тэр чинь хаяа асууж масаж яаж явуулдаг гэсэн юм. Тэгж чад тэр нь одоо ингээд бүр дэлхийд дээр мэддэг болчихлоо тий. Хүн боломжсон боломж байгаа залуусаа хичээгээрэй. Бичлэгийн маань дуустал нь үзэн танд баярлалаа. Хэрэв манай контент таалагдсан бол лайк, subscribe дарж биднийг дэмжээрэй.